Чи одоо юу юмшаа сууж хваа? Төрийн анхаарал халамжийг Ахмад бүрт тэгш хүргэнэ. Чи барах уу? Үгүй ээ. Монголын Ахмадын чөлөө толгойн баасан ихч. Баасан чи ёстой. Манд төрдгөө, манига мартдаггүй ардын элчтэй. Иргэн бүр ажилтай, өрх бүр жаргалтай байх нөхцөлийг бүрдүүлнэ. Баасан чинь зөвхөн Монголынхаа хэмжээнд биш, олон улсын хэмжээнд Ахмад эднийхээ тухай дуулгахаар үе таалгаа нээчихсэн. Ахмадын олон улсын байгууллага болгож шуулж байгаа юм шүү дээ. Төрж шудраг ёсыг тогтоож төмөн олонныхаа итгэлийг хүлээн. Чи одоо барах уу? Өвөө. Баас ихчгээд тах чинь та яагаад ингэж байгаа юм бэ? Та хоёрчтой яагаад чамд уулзаад байна? Би сая сонслоо. Бидний төлөө ганц үг хэлжсэн, хоригдож, баригдаж үдсэн зөрчтэй эмэгтэй байхгүй юу? Та нарыг хайрлана гэдэг чинь бидний юу хийх ёстойг хэлээд өгч байгаа юм шүү. Тийм болохоор энэ удаад би баас ихч санал өгнө. Яа тийм. Ой, моош. Одоо бүр та хоёр би юг та нарыг сонсож идэх. Гэлгийн Баасангийн төлөө саналаа өгчөөе. Улсын их хурлын 49 дугаар тойрогт Бигдан нэр дэвшигч Гэлгийн Баасан